За сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа мэдээллээр бүгд найрамдах Чех улсад ирж ажиллахыг хүсэж байгаа хүн байвал юу юун дээр анхаарах вэ? Яах ёстой юм те? Ямар журмаар ирдгийг, ирээд хаана, ямар үйлдвэрт ажилладгийг, ирээд юу анхаарах ёстой юм, хэдэн төгрөгийн цалин авдгийг, байр сав нь ямар байдгийг. За тэгээд Чех улсад ирж ажилласнаар давуу тал нь юу юм, сул тал нь юу юм гэх мэтчлэн ийм танд бас баг зэрэг хэрэг болж болох үед тийм мэдээллүүдийг би өнөөдөр YouTube сувгартаа оруулж байна. За тэгэхээр та бүхэн энэ талаар хэрвээ сонирхож байгаа бол миний бичлэгийг үргэлжлүүлээд үзээрэй. Гэхдээ та яг одоо subscribe дарахаа битгий мартаарай. Хэрвээ subscribe дарах хэрэгтэй зэрэг бүгд хэсэг гарч ирж байгаа бол та өөрийнхөө Google account буюу Gmail-ийг хийгээд дээдлэлт нь Gmail хаягаад бодлолт нь паспортоо хийгээд ингээд баталгаажуулах хэрэгтэй. Ингэснээр та бүх одоо YouTube сувгуудад subscribe дарах болон коммент бичих хэрэг чинь нэгддэг байгаа. Үнийг дуулгая. За ингээд хэрвээ та Чех улсыг сонирхож байгаа бол Чех улсад ирж ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгаа бол сонирхож байгаа бол энэ бичлэгийг үзээрэй. Танд баг ч гэсэн амар болох болно. Ингээд бичлэгээ эхэлцгээе. За тэгэхээр Чех улсад хэрхэн ирж ажиллах вэ? Тэгм ажиллаж амьдрах вэ? За тэгэхээр нэгдүгürt бол та ажлын гэрээгээр ирэх ёстой. Ажлын гэрээ. За ажлын гэрээ яаж гардггүй гэхээр зэрэг Чех улсад ямар нэгэн компани байгууллага одоо үйлдвэр тийм ээ ажиллах хүч хэрэгтэй байна. Тийм учраас ингээд Монголоос ажиллах хүч авъя гэдэг ингээд гэрээ гаргана. За тэр гэрээ яаж гардггүй гэхээр зэрэг тухайн үйлдвэрт ажиллаж байгаа монголчууд хөвчлэн гаргадаг. За тэгэхээр тухайн үйлдвэрт ажиллаж байгаа одоо албан ёсны орчуулагч нар ер нь бол гаргадаг. За тэгээд тухайн үйлдвэр тэдэн монгол хүн авнаа. Манай тэдэн монгол хүн одоо ингээд ажиллах хүч хэрэгтэй байна гэх юм бол ажиллах хүчийг Монголоос авахар гэрээ гаргадаг гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тухайн гэрээний дагуу та Чех улсад ирээд ажиллаад амьдрна гэсэн үг. За мэдээж тухайн гэрээ бол тодорхой үн өртөгтэй гардаг. За тэрийг бол тухайн гаргаж байгаа тэр гэрээ гаргаж байгаа орчуулагч тэр гэрээ гаргадаг хүмүүс бол үн нь бол мэдээж харьцангуйсан адилгүй. Гэхдээ тэр мэдээж юу гэдэг таныг ирээд онцны буудлаар тоосч авах ч үгүй юм уу, ирээд өрхийн эмчтэй болгох, ирээд байр савыг чинь олж өгөх. За тэгээд ирээд гадаадын цагдаа гэж байдаг. Тийшээ очиж бүртгүүлнэ, бичих баримтыг чинь хөөцөлдөн гэх мэтчлэн ерөөсөө. За тэгээд энд хамгийн гол чухал зүйл бол энд Чех улсад ирээд тухайн үйлдвэртээ ажиллаж байхдаа амьдрах байрны хаяг гэж байдаг. Тэр заавал чухал хэрэгтэй. Одоо жишээ нь Солонгос явах хүмүүс бол нөгөө урилгаар явж байгаа хүмүүс нөгөө буудлын хаяг авдаг шиг энд яг буудлын биш яг байн оршин сууж амьдрах хаяг хэрэгтэй байдаг. Тэр хаяг бол энд олдоход маш хэцүү байдаг. Зарим бүр одоо хөлсний байрууд хүртэл хөлслөөд амьдрья надад ийм амьдрах эрхийн бичих хэрэгтэй юм гэхэд хүртэл бичих өгөхгүй гэдэг. Яагаад тэгэхээр тухайн бичих нь бол тухайн хүнийг энд амьдарч байгаа учраас тэр хүн дээр шууд ингээд хогны мөнгө ингээд автоматар бичигтэй юм шиг гэдэг юм. Энэ бол нэлээд хүндрэлтэй байдаг. Тийм учраас зэрэг тэр байрны бичгийг олохоос өсвөлээд ажлууд нэлээд байдаг. Тэрэнд мэдээж хөрөнгө мөнгө цаг хугацаа орж байгаа учраас тэр бол ажлын гэрээ бол ямарваа нэгэн үн төлбөргүй гарна гэсэн ойлголт бол ер нь байхгүй. Тэгэхээр зэрэг гол нь найдвартай хүнээ олж чадах юм бол ажлын гэрээ чинь бол асуудалгүй гараад тэгээд ирдэг байгаа. За тэгэхээр зэрэг ажлын гэрээний ярилцлаганд ордог Монгол бол бүгд найрамдах Чех улсын элчин байгаа. Тэгэхээр Чехийн элчинд цагаа аваад ордог. Зарим хүмүүс бол үйлдвэрээс өхөн гэрээгээ авчаад цагаа өөрсдөө Чехийн элчингээс интернетээр ингээд орж үзэж шалгаж агаад авдаг. Зарим үйлдвэрүүд бол одоо бол ерөнхийдөө ихэнхдээ үйлдвэрүүд цаанаасаа шууд за манайх нэг 50 ажилтан авна гэх юм бол тэр тухайн 50 ажилтныхаа бүх одоо нэрөө саяг одоо регистрийн дугаар юу гэдэг бүх юмыг тэмдэглэж аваад гэрээ гаргаад тэр гэрээг одоо Чехийн ажлын хөдөлмөрийн яамч гэдэг юм уу одоо тийшээ явуулаад тэндээс нь бүгд найрамдах Чех улсын элчин рүү юм одоо ингээд нэг за яг энэ 50 хүн ингээд Чех улсын тийм үйлдвэрт ирэх гэж байна гэх юм бол Чехийн элчин тэн дээр нь ингээд автоматар цагийн цаанаас нөгдөг энэ төр болцсон байгаа. Гэхдээ бас зарим хүмүүс бол хуваарай цагаа аваад ярьцлагандаа ороод ирж байгаа тохиолдолч байгаа. Тэгэхээр ерөнхий процесс нь бол та ирэх гэж байгаа бол ажлын гэрээгээр ирнэ. Тэгэхээр ажлын гэрээ яаж ажиллах гэдэг
өнгөсөө яалаа. Ийм байна. За тэгээд юу гэдэг дараа нь бол Чехэд ирээд ямар үйлдвэрт ажиллах вэ гэж бодож иж болно тийм үү та. Тэгвэл Чехэд бол ирээд ямар үйлдвэрт ажиллах гэж байгаа та ажлын гэрээн дээрээсээ харж болно. Ажлын гэрээ чинь бол таны хөдөлмөрийн хөлсний одоо юу гэдэг яг ажилд ороод авч эхлэх үндсэн цалингийн чинь тэн дээр бичсэн байдаг. За хэдэн цагаар ажиллах нь бол яг сайн бичигдээгүй байдаг. Яагаад тэгэхээр тухайн үйлдвэр цех нь өөрөө нэг үйлдвэр байлаа гэхэд нэг цех нь 8 цагаар ажилладаг бол нөгөө цех нь 10 цагаар, нөгөө цех нь 12 цагаар ч юм уу ингээд ажиллаа явдаг учраас тэрэн дээр янз бүрийн яг тодорхой бичигдсэн зүйл байдаг. Жишээ нь би бол өөрөө 12 цагаар ажилладаг ээлжтэй. Тэгэхээр нэгт хоёр дахьад 12 цагаар ажиллана. Өглөө 5:30-аас орой 5:30 хүртэл ажиллана. Дундаа 2 удаа 30 минутаар паузлна. За тэгээд нэгт хоёр дахьад ажиллаад 3 дахь 4 дахьад ажиллаад 5 дахь хагасаа бүтэн санд бас 12 цагаар ажиллана. Гэхдээ нэгт хоёр дахьтаа өглөө гарсан бол дараагийн 3 өдөртөө шөнийн цагаар гэсэн үг. Орой 5:30-аас өглөө 5:30 хүртэл ажиллана. Тэгээд нэгт хоёр дахьтаа амраад 3 дахь 4 дахьтаа ажиллаад 4 дахь 5 дахь хагасанд амраад нэгт хоёр дахьтаа ажиллаа явна гэсэн үг. Иймэрхүү зарчмаар явдаг. Ерөнхийдөө 7 урт богино 7 хоногийн ээлж гэж ярьдаг. Тэгэхээр ирээд хэдэн цагаар яаж ажиллах чинь болвол ажлын гэрээн дээр бол их амар тодорхой бичигдэхгүй зүгээр ирсэн хойноо аль цайхэд ямар хүн хэрэгтэй байна уу гэдгээс хамаарат өөрсдөө явдаг байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол ямар үйлдвэрт ажиллах гэж байгаа ч юм бол гэрээн дээр байгаа. Тэгэхээр тэрийгэ та бүхэн өөрсдөө сайн тэр гэрээ гаргаж байгаа хүнтэйгээ сайн тохироод би ямар үйлдвэрт ажиллах гэдэг юм те яа гэдгийг бол тэр гэрээ гаргаж байгаа хүнээс та бүхэн асуудал авлах нэ. За чек улсад дээр юу юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэх юм бол нэгдүгээрт та хамгийн түрүүнд хэлээ сурах хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт бол цаг төлөвлөлт сурах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө л одоо би жишээн дээр одоо ойлгосон зүйл дээр яриад байгаа шүү дээ. Хэл бол ерөөсөө алхам тутам хэрэг болж байна. Яагаад гэвэл дэлгүүр орж байна, эмнэлэг орж байна, банк орж байна. Тэр болгон дээр орчуулагч хөлсөд аваа яваад авах боломжгүй. Яагаад гэвэл та бүхэн энд ирлээ хин нэгэн хүний цагийг та үрээд нэг хүний гуйж байгаа бол тэр хүнд та мөнгө төлөх нь тодорхой. Ерөнхийдөө бол дунджаар 100 крон байдаг цаг нь. Тэгээд 100 крон гэдэг маань Монгол мөнгөөр за одоо 13,000 орчим. Монгол банкны ханшаар 1 крон гэдэг маань Чехийн мөнгө дэвсгэртийг крон гэдэг. 1 крон нь Монгол мөнгөөр 130 төгрөг болчиход байгаа байхгүй юу? Монгол банкны ханшаар. Тэгэхээр зэрэг 100 крон гэдэг чинь Монгол мөнгөөр 13,000. Цаг тутамдаа юм уу нэг юу гэдэг нэг хүнийг нэг 5 минут 10 минут хүнээс юм асуулгасан ч гэсэн хамгийн багадаа 100 крон баггүй да. Тэгээд дээдлэн цагаас хэтрэх юм бол тэгээд цааш ингээ явцдаг. Бүр юу гэдэг хамгаалтай аль биесны орчуулагч нар бол тэр чинь бүр үнэтэй ингээд илүү үнэтэй орчуулах хийж өгөн тэр чинь нарийн одоо мэрэгжлийн хэлгүүд ороод явчих юм бол бас үнэтэй болчихно. Тэгэхээр зэрэг энд ирсэн ч болвол та өөрөө хэлээ маш сайн хурдан сурах хэрэгтэй юм байна. Тэгэхээр зэрэг Монголд байхдаа ч гэсэн та бүхэн өөрсдөө бас хэлээд автаад ганц нэг үг ч гэсэн чийжлээд ингэ байж их юм бол танд бас хэрэгтэй. За цаг төлөвлөж сурна. Мэдээж Монголд би бол өөрөө бол Монголд өөрийгөө цаг гайгүй төлөвлөд ингэ явцдаг гэж боддог байсан. Гэхдээ Чехэд ирснээр бол бүр илүү одоо ийм цаг төлөвлөх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Жишээ нь эх жилийнхээ амралтыг хүртэл одоо энэ жилдээ төлөвлөж явах жишээтэй энд. Тэ Чех хүмүүс бол тэгжээж бүх юм ингэ төлөвлөж байгаа. Одоо жишээ нь дараа 7 хоногт найзуудтайгаа уулзсан, тэрний дараа 7 хоногт тим айлд очино энэ гэдэг чинь бол ерөөсөө бүгд ингээд календар дээр бичигдээд ингээд байж явах ёстой. Одоо тийм л зүйл байдаг юм байна. Тим нарийн одоо ингэж явд юм байна. Тэгээд юу гэдэг та ажлын гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд мастертайгаа яриад өөрийгөө цехийнхаа мастертай яриад би эх сарын тэд дэх өдөр тэдээс тэдэн цагийн хооронд эмчид үзүүлнэ. Эх 7 хоногийн юм уу тэрний дараагийн 7 хоногийн тэр өдрийн тэр цагт би гадаадын цаг дээр тэдэн цагийн хооронд би цаг авсан учраас тэнд би очино. Тэгэхээр миний хооронд юу гэдэг дараа 7 хоног юм уу тэрний эх сард тэд дэх өдөр миний хооронд 2 цаг юм уу 3 цаг ажиллах хүнийг та олоорой гэж ингэ төрүүлж хэлдэг. Тэгэж хэлээгүй тохиолдолд бол тэр чинь асуудлууд болж гарч ирдэг. Ягаад тэгэхээр монголчууд ингээд цагийн тулгаж хэлдэг. Би энэ хүний байхгүй 3 цагийг би хинээр ажиллуулах юм. Тэр хүнийг би 7 хоногийн өмнөөс нөгөө хүнийхээ бас 3 цагийнх нь ажлыг зохицуулж би энд ажиллах хэрэгтэй байсан гэдэг ийм асуудал үүсдэг. Тэгэхээр зэрэг энэ өөрөө хэлээ сураад энэ өөрөө энэ цагийн менежментээ хийгээд дарга нартайгаа ярилцаа сурчих юм бол
энэ дээр бол ямар нэг асуудал байхгүй ингээд явчих болно. За энэ дээрээ та мэдээж ямар нэг байр савнд орж таарна, амьдарч таарна. За байр савны хувьд бол харьцангуй бас үнэтэй. Ер нь бол Монголыг бодоход үнэтэй. За нэг өрөө байр за дээд нь 2 хүн байж болно. За нэг өрөө байр гэхэд хамгийн багадаа нэг 10-аас 12 мянга шихүү бараг 10 мянга орчим крон. За дунджаар нэг 10 мянга гэж бодъё. Мэдээж янз бүр байгаа шүү дээ. Тэр чинь байр сав нөгөө хөлсөж байгаа хүнээс хамаарат. Тэгэхээр зэрэг 10 мянга гэдэг чинь Монгол мөнгөөр сая 300 мянга байхгүй юу? Нэг өрөө байр. Тэгвэл тэр нэг өрөө байрыг чинь зүгээр л сая 300 өгөөл нэг сар амьдарчихгүй. Барьцаа ер нь хамгийн багадаа 1-2 сар авдаг энд барьцаа мөнгө. Тэгэхээр зэрэг сарынхын төлбөр сая 300 гэх юм бол 2 сарын барьцаа гэвэл 2 сая 600 өгөөд дээрээс нь 1 сарынхаа сая 300 өгөөд тэгээ байрандаа орно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тухайн байр чинь бол тавилгатай байна уу, тавилгагүй байна уу? Тэр бол эсвэл нөгөө байрнаас хамаарна. Бүр огт хоосон байранд ч хүмүүс ороод хүнээс энд тэндээс юм аваад ингээл амьдэрдэг. Эсвэл зарим нь бүр тавилгатай байрч байдаг. Энд гэхдээ нэг авах юм нь бол галтгооны тавилга бүх байранд байдаг. Одоо нөгөө нэг шарах шүүгээ одоо нөгөө нэг галтгооны линк тэд нар бол бүгд байдаг. Тийм байдаг. За эсвэл хоногоор мөнгө төлөө явдаг. Одоо манайхаар бол одоо зочд буудалтын буудал гэж яадаг. Гэтэ тийм зүйлүүд байдаг. Хоногийн нэг 200 крон ч юм уу төлөөд амьдраад байж болно гэдэг. За 200 крон гэдэг чинь хэд вэ? За Монгол мөнгөөр 26 мянга орчим төгрөг хоногийн. Ингээд төлөөд ингээд өөрөө тэндээ хоол ундаа хийж иддэг гал тогоотой тэндээ ингээд амьдраад бас байж болдог. Тэгээд энэ амьдарч байгаа газар чинь таныг энэ хүн манай энэ хаяг дээр амьдарч байгаа нь үнэ гэдэг юм бичиг хийж өгдөг. Тэр бичиг чинь үйлдвэр дээр очино, гадаадын цагдаа дээр очино. Тэгэж байж ээж бүх юм чинь одоо яг ингээд албан ёсны болж ингэж хаягч баталгааж ингэж явдаг. Тэгээд тэр хаягаар чинь одоо таны шуудан одоо бүх юм ингээд явдаг гэсэн үг. Тэгэхээр энд бол байр олно гэдэг бол бас нэлээд асуудалтай байдаг. Тэгээд анхааруулж хэлэхэд бас reality гэж яриад байгаа. Манайхаар бол одоо нэг Remax Center гэж байдаг шүү дээ, тийм. Жуулчлалын байгууллага. Тэднэрээр олуулах юм бол барьцааны мөнгө за жишээ нь 2 сарын өмнө эсвэл барьцааны мөнгө нөгөө 1 сарынхаа мөнгийг өгөн дээрээс нь тэр нөгөө байр олж өгч байгаа тэр жуулчлалын компани чинь 1 сарынхаа хөлсийг нэмж авна гэдэг байна. Тэгэхээр үндсэндээ ингээд та байранд орохын тулд үндсэндээ за жишээ нь сая 500 мянган байр байлаа гэхэд та сарынхан сая 500 мянган байр байлаа гэхэд 4 сарын мөнгө төлж ээж тухайн байранд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол байр бол тийм байдаг. Нэг ороод ингээд явчих юм бол асуудалгүй. Тэгээд хэрэглээний одоо газ байна уу, тог байна уу, тэ электрон байна уу? Тэрнээс хамаарат хэрэглээний мөнгө бас ингээд тэр бол яг ингээд нөгөө хүнтэйгээ тохироо явцдаг. Тийм байдаг. За Чекд ирснээр давуу тал юу юм гэх юм бол би бол над бол давуу тал зөндөө ажиглагдсан. Яагаад тэгэхээр зэрэг мэдээж юу гэдэг нь цалин мөнгөний хувьд бол Монголоос бол нэлээд өндөр тийм үү. За цалин гэх юм бол Монгол мөнгөөр нэг за одоо бол ер нь бас харьцангуй гайгүй шүү. Сүүлийн нэг 2 жил болоод цалин бас хөргөн нэмэгдсэн. Миний ажилласнаар шүү. Нэг Монгол мөнгөөр бол нэг 2 сая 500-аас 3 сая төгрөг болол ер нь авчдаг дунджаа. Одоо ч нөгөө нэг энэ ханшийн зүрх гарчаад байна шүү дээ. Намайг анх ирж байхад бол нэг 100 гаруй төгрөгтэй байсан. Нэг чек крон нэг 105-6 төгрөг ч юм уу 110 арай хүрэхгүй нэг тиймэрхүү байсан бол одоо бол 130-тай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө энэ ханшийн зүрх чинь бас жоохон өөр болж байна. Гэхдээ нэг Монгол мөнгөөр бол нэг 3 сая бол ер нь бараг л авчих шүү. Гэхдээ монголчууд ч юм бол дандаа нөгөө нэг илүү гардаг. Үндсэндээ 7 хоногийн 5 өдөр ажиллах ёстой бол 7 хоногийн 6 өдөр нь ажилладаг монголчууд. Хэрвээ 7 хоногийн 3 өдөр нь ажиллах ёстой бол монголчууд 7 хоногийн 5 өдөр нь ч юм уу 6 өдөр нь ажиллая гэдэг ингээд монголчууд бол нөгөө нэг энд нөгөө нэг цэвэр нөгөө нэг ингэж амьдрах гэж суурьсах гэж биш нөгөө нэг ингэж нөгөө нэг мөнгө хураах гэж ирж байгаа ийм хүмүүс ихэнх нь байдаг учраас зэрэг монголчууд ажилд их дуртай. Тийм учраас чехүүд нь монголчуудыг авч ажилуулах нэлээд дуртай байдаг. Тэгээд монголчууд нэлээд сайн ингээ нэрийж одоо илүү цаг хийж ингэж явж ээж бас нэг 3 сая гаруй төгрөг бол авч байна. Гэхдээ мэдээж үйлдвэр болгон өөр өөр тийм үү. Зарим үйлдвэр бол 4 сая 5 сая дэше байгаа. Зарим үйлдвэр бол би бол ер нь дунджаар буюу нэлээд доогуур байхыг ярьж байна.
За хамгийн багтаа бол Монгол мөнгөөр 2 сая 500 бол аавн. Тэгээ 2 сая 500-аас дээш явна. Тэгэхээр зэрэг та өөрөө бодох хэрэгтэй тийм үү? За би байранда нэг сая 500 гин өгчих юм бол үлдсэнгээр нь ингээд амьдраад байж болох юм байна. Хураагаад байж болох юм байна гэдэг юм. Тэр бол ерөөсөө л таны одоо өөрийн цэвэр менежментийн асуудал болчихж байгаа. Аа за одоо тэгээд нөө нэг бас түрүү нэг би байран дээр хэлэх юм арчиж. Тэр нөө нэг хоногийн байр гэдсэн шүү дээ. Хоногийн 200 энтриг өгөөд байдаг. Тэр чинь бодвол ерөнхийдөө ингээд яг хоногоороо бодохоор ер нь дунджаар нэг Монгол мөнгөөр 600 700 мянга бас хэтрэх хэрэггүй тэгээд байранда байч болдог. Эсвэл тусдаа байр хуультай гараа явчих болдог байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэрийгээ бол та өөрөө ингээд сонгоод явна гэсэн үг. За чехэд ирснээр давуу тал бас нэг давуу тал гэх юм бол ер нь нэлээд сайн төлөвлөж сурдаг. Цагийн юм цагтаа байдаг. Ер нь за би эх 7 хоногийн тэд өдрийн тэдэн цагт тиймтэй. Тийм учраас тгий гэж ингэж хүнтэй уулзаал ерөөсөө за эх 7 хоног тийм үү би нэг над тим ажил байна. Тэг хэрэгтэй байна гэхэд чек хүмүүс бол ерөнхийдөө за би хуваараа харчаад эргээд холбогдъё гэдэг. Тэгээд амжих хуугаа хэлж авч шийдээ. Тэгэхээр ер нь сүүлдээ монголчууд ч гэсэнтэй яг тийм ингээ нэг орчинд нь байсараагаад ерөнхийдөө тийм болж эхэлдэг юм байна лээ. Миний хувьд бол одоо жишээ нь бас харьцангуй ингээд шууд нэг аялмаар санагдвал шууд шинэ унтж байгаа л өглөө нь шууд гараа авчдаг ч юм уу тийм тохиолдлууд байна. Эсвэл бүр ингээд бүх юмыг сайн нарийн төлөвлөд явах ч үе байна. Тэгэхээр энэ бол цагийн юм цагтаа байлгахын тулд нэлээд сайн төлөв сурах хэрэгтэй. Тэрэн дээр сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд нэг чухал зүйл бол та хэрвээ чек улсад ирэх гэж байгаа бол ямар хин нэгнээр ажлын гэрээ гаргуулсан ч юм уу те эсвэл нааш ирэхээр төлөвлөж байгаа бол чехэд ирэхээс өмнө та юу анхаарах хэрэгтэй вэ? Монголд юу анхаарах хэрэгтэй вэ гэх юм бол анхаарах хэдэн зүйл байгаад байгаа. Миний хувьд болохоор зэрэг нэгдүгээр та шүдээ маш сайн амжилуулах хэрэгтэй. Энд чек улсад шүдний асуудал бол маш хүнд. Би одоо чинь шүд өвдөд байна гэд би ингээд залгахад эх 7 хоногт л нэг цаг байна. Эх 7 хоногийн тэд өдөр тэдэн цагаас ирж үзүүлээрэй гэж байгаа юм. Тийм байна. За нүд бас ялгаагүй. Бас ерөнхийдөө энэ бүх юм нөгөө нэг цагийн одоо төлөвлөгөөтэй гэдэг байгаа шүү дээ. Цагийн цагтай байна гэдэг чинь ерөөсөө энэ тиймэрхүү яаралтай асуудлууд бол энд маш удаан байдаг шүү. Тэрэн дээр анхаарал ялангуяа шүдэн дээр монголчууд шүдээ нөгөө нэг ломбодуулахгүй ирчдэг, муу ломбодуулаад ирчдэг. Тэгээд энд шүдний эмч нь өөрөө хүрэлцээгүй байгаа учраас бүх шүдний эмчүүд нь шинэ өвчтөн авахгүй гэд хэлсэн, бичсэн үүдэн дээрээ бүр шинэ өвчтөн авахгүй гэж бичээд наацдаг байхгүй. Тэгэхээр зэрэг шүд өвдлөө гэхэд бол маш хүнд асуудал болж хуурдаг шүү. Энэ дээр анхаараарай. Жох хүүхдүүдийн шүдэн өвдөн, том хүмүүсийн шүдэн өвдөн. Тэгээд Монголд эмчилж амжилтгүй хүрээд ирсэн юм аа гэдэг. Тэгээд энэ дээрээ асуудал болдог. Тэгээд бүр аргаа бараад ингээд 100 км ч бай, 80 км ч бай яваад түргэн тусламжийн одоо нөгөө яг ингээд яаралтай өвдөж байгаа хүмүүсийг авч байгаа нэг тийм шүдний эмнэлэг дээр очлаа гэхэд эсвэл сугуулна, эсвэл эрдэнэгийн зурганд харуулад өрхийнхаа эмч дээр очиод ингээд яв гэдэг ингээд айгүй хүнд байдаг. Тэгэхээр зэрэг чек улсад ирэх гэж байгаа бол ер нь Европт ирэх гэж байгаа бол та шүдээ маш сайн эмчлүүлээрэ гэдгийг маш сайн анхааруулъя. За дараа нь бол миний ажигласнаар шүү. Тамхи татдаг бол та тамхинаас гарахыг зөвлөе. Яагаад гэвэл тамхи нэлээд үнэтэй. Нэг хайрцаг тамхи одоо ер нь дунджаар бараг 15,000 төгрөг болцсон. Тамхины үн сая бас өссөн. Тэгэхээр зэрэг та бодоод өдөрт магадгүй нэг хайрцаг тамхи эсвэл 2 өдөрт нэг хайрцаг тамхи татдаг бол та сард нэг хайрцаг тамхиг 15,000 төгрөгөөр батлаа гэхэд сард хэдэн төгрөгийг тамхин зарцуулах уу? Тэгэхээр зэрэг энэ дээрээ бас менежмент хийвэл нэгэн тэрээр амьдраад мөнгө хураагаад юм уу аялал зугаалаад явах гэж байгаа бол тань тамхинаас илүү мөнгөн чухал учраас яг тамхи татах мэдээ таны эрх байх би бол үүсэхгүй. Гэхдээ болж өгвөл гараад тамхинаас гарчих юм бол бас мөнгө хураах боломж нь ихсэх юм аа гэдэг дээр бол хэлмээр байна. За тэгээд мэдээж бол хэл бол маш чухал. Та хин нэг гуугаад баян гуугаад байж чадахгүй. Танд 1000 одоо мөнгө нь байлаа гэсэн завтай орчуулагч олдохгүй бол танд орчуулах хийж хүн олдохгүй байхгүй. Тэгэхээр зэрэг та аль болох мөнгийг одоо мөнгөнд байгаа юм чи орчуулагч авчна гэж бодхоос илүүтэйгээр өөрөө хэлээ сурах хэрэгтэй. Монголоос ирэх гээд одоо хүлээд чек рүү ирэх гээд одоо хүлээж байгаа бол тэр хоорондоо 1-2 үг ч хамаагүй одоо ингэж чэйжилж байвал бас
танд бол нэмэр болох нэ. За тэгээд бас нэг чухал зүйл бол та энд Европод юм уу одоо хааш иж одоо Монголоос гарахаас өмнө тэгээд ирэх гэж байгаа бол жишээ нь интернет банкаа сайн хийлгээрээ. Тэгээд эндээс одоо цалингаа авлаа, Монгол руу явууллаа, Монголд байгаа банкнаас данснаас Монгол руу наашаа мөнгө хийх хэрэгтэй боллоо гэхэд хамгийн чухал зүйл бол интернет банк шүү. Тэгээд интернет банкгүй хүн бол тэгэл яалч байхгүй хүн гуйгаал, хүний данс руу гуйгаал ингээл айгүй их хэрэгдэл болдог хэцүү байдаг. Тэгэхээр та энэ дээр анхаараарай. Энэ бол интернет банкаа хийлгээд ирчих юм бол та эндээс өөрөө санхугаа удирдах зохицуулаад явахд бол маш амраа гэсэн үг. За тэгээд дараа нь бас нэг хүмүүсийн асуудаг зүйл бол гэр бүлэрээ ирүүл яах вэ? Хүүхдээ авах гэсэн юм аа гэсэн асуудал бас байдаг. Тэгэхээр хүүхдээ авахд бол шууд хамтдаа ирнэ гэсэн ойлголт бол хэзээ ч байхгүй. Чех улсад. За бусад Европын орнд ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. За ирээд 6 сар ажилласны дараа үйлдвэрээс чи энэ хүн одоо манай үндсэн ажилтан болсон ч гэдэг юм уу тийм тодорхой өгдөг. За үйлдвэрүүд мэдээж янз бүр байх ер нь жилч гэдэг юм уу 6 сар ч гэдэг юм уу болдог. Ер нь бол хуулиараа бол энэ 6 сар болсны дараа хүүхдээ авах эрх нь нэгддэг байна лээ. Өөрөө эхлээд заавалчгүй тэр үйлдвэртээ 6 сар ажиллах ёстой. Тэгсний дараа хүүхдээ авах юм эрх нь үүсдэг. Тэгэхээр энэ хүүхдээ авах талаар бол лайв өнтер хийсэн хүмүүс зөндөө байдаг хүмүүс байдсан байлээ. Тэгэхээр тэр талаар та бүхэн интернетээс олоо үзчих болно. Тэгээд хүүхдээ авахд ялгаагүй түрүүний миний ярьдаг нөгөө байрны бичиг тэр байрны бичиг маш чухал болчихдог байхгүй юу? Хүүхд авах гэж байгаа хүүхд чинь бас байрны бичиг хэрэг болчихж байгаа. Тэгэхээр зэрэг аав ээж хоёр нь нэг өрөө байранд энд амьдарч байгаа хүүхдээ юм уу нэг юм уу хоёр хүүхдээ авъя гэдэг. Тэгэхээр зэрэг хоёр хүүхд чинь байрны бичиг хэрэг болно. Тэгэнгүүт нөгөө байрны эзэндээ хэлээд хоёр хүүхдээ авах гэсэн гингүүд байрны эзэнд нэг өрөө байранд 4 хүн яаж амьдрах гээд байгаа юм бэ гэдэг асуудал үүсдэг байхгүй юу? Европт 4 хүн жишээ нь заавалчгүй нэг хоёр өрөө байранд хамгийн багт хоёр өрөө байранд байх ёстой гэсэн юм стандарт байгаад байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг өрөө байр арай хямдхан хөсөлж исэн хүмүүс чинь байрнаасаа гараад арай үнэтэй хоёр өрөө байранд орж иж нөгөө хүүхдээ хоёр хүүхэдтэй одоо хүн байлаа гэхэд хоёр хүүхэдтэй байрны бичиг авахын тулд байраа томруулж иж нөгөө хүүхэдтэй бичиг байрны бичиг аваа. Тэгээд тэр бүх бүрдүүлэх материалаа бүрдүүлээд тэр хүсэлтээ гаргаад ингээ хүүхдээ авах болдог байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За хүүхэд авахд хүүхдийн даатгал гэж байдаг. Одоо 21 оны 8 сарын 2-оос гэсэн баха. Бас даатгалын шинэ хууль хэрэгжээд даатгалын хүүхдийн мөнгө өсөж байгаа гэсэн. Тэгэхээр нэг хүүхэд жилд одоо Монгол мөнгөөр хэдийн 2-оос 3 сая төгрөгийн даатгал заавалчгүй төлж эрүүл мэндийн даатгал төлөх ёстой болчихж байгаа. Тэгэхээр энэ хүүхдээ авах гэж байгааг бол энэ даатгалыг нь бас сайн судлаарай. Энэ даатгалын тал дээр бол би тийм сайн мэдэхгүй. Энэ дээр бол яг энэ даатгалын чиглэлээр одоо лайв хийдэг нэг чек нэг ихч байдаг. За тэр хүний лайв энтрийг олоод үзэх юм бол энэ тал дээр бол бүр илүү мэдээлүүд очих байх. За сургууль цэцэрлэгийн хувьд бол хүүхдээ авчирсан байхад бол энд үн төлбөр байхгүй. Та өөрөө энд ажиллаа хийгээд улс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай бүх юмаа төлж байгаа учраас таны хүүхэд бол сургууль цэцэрлэгийн үйлчлэгийг үнэгүй авах хэрэгтэй байдаг. За харин сар болгоно хоолны мөнгө гэж байдаг. Тэр хоолны мөнгийг бол заавалчгүй эцэг их мэдээж төлнө. За зарим сургууль бол гадаад хүүхэд авахгүй, зарим сургууль бол авч байгаа. Тэгэхээр зэрэг тухайн хотдоо ирээл тухайн сургуулиудаар явж очиод уулзаал одоо хүүхдээ ингээд оруулна. Заримдаа бол энэ хэл мэдэхгүй гэдэг үүднээс нэг анги доош ухрааж оруулах тохиолдол бас байдаг. Тэгэхээр зэрэг иймэрхүү асуудлууд бол байдаг. За энэ дээрээ тэгээд жирэмсэн болоод та гэр бүл одоо тий ам бүл нэмлээ гэхэд энд бол ямар нэг асуудал байхгүй. Эмнэлгийн үйлчилгээ бол та өөрөө энд улсад ажиллаад эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа учраас үйлчилгээнүүдийг бол үнэгүй аваа явуулна. Гэх мэтчлэн иймэрхүү нарийн зүйлсүүд бол мэдээж өшөө илүү тайлбар цаг хугацаа орох хэрэгтэй баг. За би бол яг өөрт байгаа зүгээр эхний шатны нэг юм мэдээллүүдэд танд хүргэж чинь Чех улсад яаж ирж ажлын гэрээгээр ажилладаг юм те. Зарим хүмүүс бол ингээд над руу бичдэг байхгүй. Чехэд яаж очдөг юм бэ? Очих гэсэн нэтрэгээ бичдэг. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс бас жоохон ч гэсэндээ бас ойлголт өгч хүүднээс энэ бичлэгийг хийж байна. Ингээд
магадгүй асуулт тодруулах зүйлээ бол та хүн комент хэсэгт бичээд байж болно. Би мэддэг зүйлээ бол чадхаараа хариулаад байхыг хичээнэ. Ингээд өнөөдрийн бичлэг маань Чех улсад ирж ажиллаж амьдрах одоо байлаа. За тэгээд би дахиад нэг зүйл хэлэхэд Чех улсад ирж ажиллаж амьдралаа гэхэд бол хамгийн том давуу тал бол та Европын орнуудаар аялах байгаа шүү. Ерөөсөө те маш сайхан төлөвлөөд маш сайхан ингээд аяллууд хийх боломжтой байдаг. Нэг сараа ажиллаад тэр ажлынхаа цалин дээрээс магадгүй нэг улс руу яваа. Дараа сард нь дахиад нэг улс руу явдаг ч юм уу ингээд танд ингээд шингээний виз гэдэг зүйл байгаа учраас та Европын 26 орн руу ингээд ямар ч визгүй ингээд хэл гайлдар шалгалт гэх юм уу ингээд аялж болдог байгаа шүү. За энэ талаар бол би урдны дугаар дээр бичлэг оруулсан байгаа. Тэгэхээр аяллаа талаараа үзэхээр бол миний YouTube сувгаас бас үзэж болно. Ингээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Та бүхэн subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзцаа. Түр бай.